За авилга бол зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдээс бидэнд давтуулж байгаа татвар юм. Хууль ёсны татварын хувь хэмжээ хугацаа тодорхой байдаг боловч авилгын асар өндөр бөгөөд тодорхой бос байдаг. Иймдээ ч бидний бизнес эрхэлж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийнхөө үр шимийг шударгаар бүртгэх боломжийг маань боомлж байна. Чадан ядан бүрдүүлсэн төсвийн орлогыг маань үр ашиггүй хуваарлахад хүргэж байна. Бидний авиас чадвар, ур ухаан, эдийн засгийн бүтээлч үйл ажиллагааны бус, зүй ёсны бус ашиг орлогын төлөө Европ руугаа чиглэсэн тэмцэл хүргэж байна. Олон улсын Transparency International байгууллагын хамгийн сүүлийн статистикээр бид 100-аас 35 он 198 улсаас 35 жагсаж байна. Энэ нь бид эдийн засаг амжиргаагаа сайжруулах ямар их боломж байгааг бэлэхний илэрэл юм. Анд найз, айлын хүн аймаг сумынхандаа тус болж ийн гэж авилгатаа орооцох нь тус биш ус юм шүү. Бүгдээрээ хамтдаа хөгжих боломжийг боомлж байгаа явдал юм шүү. Авилгалын эсрэг хамтдаа тэмцэх. Зөв шударга зөв. Зөв зөвд шударга зөв. Авилгатай тэмцэх газар.